Hi. Яасан мэцхан уу? Манай 20 насны Нослын ертөнц подкастны маань 5 дахь зочин хүрэлцэн ирсэн байна. За манай зочноор артист 290 тий? Та нэртэй. Намайг Төвлөр гэдэг. Би одоо энэ жил 20 настай. Сарын өмнө 20 хүрсэн. Вау. Тэр яг нэг манай нэрчин болохоор яг 20 наснуудын гэж байгаа боловч дандаа 20-од наснуудын хүмүүсүүдийг оруулаад байсан. Тэгэхээр одоо манай хамгийн анхны яг 20 настан. За. Юу энэ да? Сайн байцгаана уу? Уран бүтээл. За би санаачин одоо өөрийнхөө цомгон дээр ажиллаад дууссан. Тэгээд ерөнхийдөө одоо би бол артист байхгүй юу? Одоо тэгээд эхлээд би рэпер байсан. Тэгээд рэпер маань өөрөө юу гэдэг вэ гэхээр өгөлдөг, дуу бичдэг. Тэгээд MC хийдэг. MC-ний юу гэдэг вэ гэхээр тайзыг авч явдаг гэсэн үг юм уу? Тиймэрхүү. Тэгээд тийм байж байгаа одоо би хөгжим хийдэг хүн бол сурах гад жоохон хөгжим оролдож эхэлж байна. Орой үед тиймэрхүү байна. Тэр артист болчт юм уу? Тэг хөгжим хийх. Яг нэг арай олон төрлийн юмуд хийгээд байгаа артист болж байгаа. Тийм, уран бүтээлч гэхээр тийм. Өмнө нь болохоор зүгээр зөвхөн үгээ бичдэг. Үг чээд тэрийг өгүүлдэг. Тийм. Тийм. Одоо болохоор тэр чинь зөвхөн рэпер байсан гэхээр зөвхөн нэг урсгалдаа л байсан гэсэн үг байна. Одоо болохоор ямар бүх урсгал руу хазааж болно. Тийм. Маргааш ихэд би инди дууч гаргаж болно гэсэн үг. Цомог нь хизээ гарахаар байгаа. Анхныхан цомог уу? Тийм, миний анхны цомог би одоо яг энэ хөгжимтэй ингээд найзлаад 3 жил өнгөрөхөд бас анхнаасаа л цомог гаргая гэж гисэн. Тэгээ одоо л гарах гал энэ. Тэгээд чадвал сарын дотор гарганаа гэж бодоол. Хэдэн дуутай цомог? Ер нь 13 дуутай гэж төлөвлөсөн бүгд дууссан байгаа. Тэгээд олон цомогтай юм шүү. Тийм, тэгээд 2 нь гарцсан байгаа. Нэг нь бонус трек гэж ороод нэг нь болохоор цомгон дээрээ өөр вершнээр орж байгаа акустик амт хөгжимтэй. YouTube дээр орсон байгаа дуунууд нь орж ийн үү, SoundCloud ч юм уу, эсвэл бол яг шинээр цомогтой зориулж дуу хийж ийн үү? 11 шин дуу. Тэгээд 2 нь бонус трек нь болохоор яг YouTube дээр байгаагаараа. Тэгээд нэг дуу нь болохоор өөр вершн амт хөгжимтэй гэх юм уу. Тэгэхээр яг нөгөө нэг цомгийн 11-ийн дуу нь болохоор YouTube дээр орохгүй гэсэн үг юм шүү дээ. Орно. Цомог цацсныхаа дараа. Одоохондоо л ороогүй байгаа. Цомгийнхаа нэр Молотов байсан тий? Молотов гэдэг маань болохоор одоо би болохоор Яша гэдэг бүлгийн ахлагч байгаа байхгүй юу? За. Яша бүлэг маань болохоор хипхоп хөгжмөөс бид нар хипхоп хөгжим хийж эхлээд одоо ерөн соёлын төвх зорилготой нэгдсэн тийм 8 залуус байдаг. Тэгээд дандаа тоо нэртэй хүмүүс үгүй юу? Нөгөө 168. Үгүй. 168 болохоор бас мотор гэдэг гэр бүлд байдаг. Тэр гэр бүлийн ахлагч захирал тийм. Тэгээд энэ хоёр гэр бүл нийлээд Молотов гэдэг цомог гаргасан байгаа. Энэ цомог маань бол одоо цацагдсан YouTube дээр байгаа 26 дуутай. Цацагтаад 2-7 он ч юм. Тийм. Амжилттай явж байна. Саяны ярьсантай ингээ юусэн ойлгох байхгүй жишээ нь одоо ингээд 168 тайд чи яг найзууд гэж явж байгаа юу? Зүгээр л 168 төрөлжлийн яг дуу хийгээд нэг жил болж байгаа юм байна заяа. Тэгэнгүүт би яг анх дуу хийж эхлээ SoundCloud-аар цэцдэг хасан сонсож байгаад 9 сар эдэрт бүр ингээд сайжраад ирсэн байхгүй юу? Тэгээ амар таалагдаад би бүр байнга сонсдог болоод тэгээ танилцаад хамт хөгжим юмэр санагдаад тэгээ юм бичиж агаад танилцаад гэрт нь очиод хөгжим хийгээд тэгээд явсаар агаад амжирсаар агаад сайн найзууд л одоо тэгээд хамт хөгжим хийгээд амьдарч байна да. Хамт амьдарч байгаа. Тэгээ одоо хамт амьдарч байгаа бид нар бүгд. Вау. Үүрэндээ. Тэр ноцтой. Ер нь студ дээрээ. Өөртөө студидтэй болсон. Тийм бид нар студидтэй болсон. Тэгээ амьдарч болдог, дуугаа хийж болдог. Уу яасан гоё юм. Тийм эрүүл мэндээ хангаж болдог гэх шиг. Юу эрүүл мэндээ хангах юм уу? За мишок гэдэртэй л байхгүй юу? Тийм. Тэгээ тэндээ фитнес өрөөтэй юм уу? Баарг л тийм. Nice. Тэгвэл ер нь л амар цаг хэмжээ нөө яаж юм тий гарч орох. Тийм. Цаг. Тэгэл тэндээ бөөндөө нэг өрөөнд нь хөгжим уу гээл нэг өрөөнд нь зарим нь хамраал зарим нь тэгэл мишок нүдэл зарим нь хоолой гээл Хэдэн хүн бэ тэр үүрэнд чинь одоо? манай үүрэнд
тогтмол бол нэг 4 5 тэгээд их цуглархаараа 10 бидэг. Тэгээд байнга л ер нь тэр үүрэнд ямар нэг зүйл гарч л идэг. Тэр үүрнээс урлаг уран бүтээл унтарч байдаг. Тэгээд зөвхөн яг би л чаналаар цацаад байхгүй. Одоо манай гэр бүлийнх байгаа, миний гэр бүлийнх байгаа, 168-ын гэр бүлийнх байгаа. Эднэр зөвхөн энэ гурав ингээ YouTube тэгснэ тэдний SoundCloud-ууд, тэгээд Artist тус бүрийн SoundCloud, YouTube гэдэг маш олон сувгаар цацагдчихж байгаа. Үгүй нэг асуулт байна. Одоо жишээлх юм бол за нэг дууг ингээд за 3 4 гэр бүлүүд хамтарч байгаа нэг дуу хэлээ л дээ. Тэнгүүт нь яг хинийхэн чаналаас цацагдах юм, бүгдээс нь цацагдах юм уу? Үгүй. Тэрийг таад яаж хийдэг? Тэрийг бол зүгээр тэгэл ярилцж байгаа л хэрвээ шинэ гарч ирж байгаа одоо ингээд гурлаа дуу хэлээ тийм үү. Тэнгүүт ингээд битээр одоо арай гайгүй өмнө хүмүүс мэддэг болсон байх юм бол тэг чиний хартцдаг ч юм уу тий. Тэгээд нэг нэгийг дэмжээл тэгээд тэгэл явцдаг. Эсвэл миний хартцчих юм бол илүү олон чамаа хүмүүс мэддэг болох юм. Тэгэл тэрийг хоорондоо ярилцж байгаа тайл болох. Яаж олон хүнд спорт хийх юм. Тий. Би нэг спортлох маягаар зүг зүгтэй шүү дээ. За 290 гээл сүүлийн үед амар их хүмүүсийг эмор болдог дуу хийгээл байгаа. Өөрийнхөө хамаг мэдрэмж шигээр нахгүй. Тэгээд дууных нь өгнүүд нь амар сонирхолтой, сонсдог хүмүүс мэдэх бах тий. Тэгээд дөнгөж 20 настай гэж байна. Тэгээд 20 настай хүн тэгэж их хайрын тухай сонирхолтой мэдрэмжүүдийг хаанаас мэдэрч дуулаад бичээд идэм бэ? Хин мэдрүүлж вэ гэж. За. Юун дээр өвчлээ? Хайр. Дуунуудаа нэг яагаад ч тэгж бичдэг түүх. Тийм бүгд яг босон явдал биш гэдэг үстэй. Тэгээд зарим нь бол тэгэл төсөөлөлтөө. Тийм зарим нь бол босон явдал. Гэтэ бүгдээрээ бол нэг хүн биш. Гэтэ хэрвээ хүмүүс мэдэх бол SoundCloud дээр байдаг доонууд тийм ихэнх нь ер нь хайрын доонуудын ихэнх нь нэг хүн дэдэг л да. Вау. Тэр хүн чи өөрийгөө мэддэг болов болоо. Тэр хүн өөрийгөө мэдж байгаа. Тий. Тэр нь яг энэ доонууд өөртөө зориулагдсан. Найз хүн юм. Үгүй. Тэгээд юу хийн? Харж авдаг хүн чи. Манай найз ч. Тэгээд чи тэр охин мэдтэй. Йоо, үгүй шүү дээ. Манай аавын хамаатай одоо таасан ба. Чи тэгээд дөрөв сайн юм уу? Тий. Тэр нь чи мэдж байгаа мэдээж ямар ч хариулт байхгүй юм уу? Тийм тэр жахаа яриухтай л та. Гэтэ ер нь бол friend zone болсон. Гүйлтэй. За. Тэгэхээр нэг тийм яриухтай л. Яриул гэтээ нэвтрүүлгийн цагаараа өрөхгүй баха. Тэгвэл уран бүтээлч хүний онцлог гэдэг юм уу? Яадын. Одоо ингээл нэг очир гэдэг мэдэрч байгаа амар сониндээд сонирхолтой өгнүүд амар их ингээ анзаардаг байхгүй юу? Чиний бичдэг өгнүүдээс. Тэр болохоор яг ингэдэг байхгүй юу? Хүн болгон ингээд хүн болгоны мэдэрч байгаа кайф авч байгаа юм болгоно нь тэр хүндээ үнэхээр хамгийн давтагдчихгүй хамгийн гоё байхгүй юу? Зүгээр л тэрийг яаж илэрхийлж байгаа нь сонирхолтой. Одоо чиний ч гэсэн тэр кайф авч байгаа зүйл чинь давтагдчихгүй зөвхөн чамд л хамгийн гоё байхгүй юу? Тэрийг тэр одоо үгээр илэрхийлж гаргаж байгаа арга зам ч юм уу амар сонирхолтой санагддаг. Үгийн сан чи амар сайн ч юм уу? Скол ингээд тийм ном уншдаг уу ер нь хаанаас тийм үгийн сангийн бүрдүүлэлт нь хаанаас бий болсон бэ? Тийм одоо бол би нэг ном унших байгаа. Одоо жоохон завгүй болсон. Завгүй ч гэж гинт амар их юм иддэг болсон чинь цагийн үгээр л дгүйсэн чинь тийм их юм ороод ирсэн чинь завгүй юм шиг болсон. Тэрнээс уг нь би ном уншдаг л байсан. Тэгээд би ер нь сүүлд бодсон чинь айгүй ажигч юм билээ. Тэг ингээд одоо ингээд ярилцж явах дундаасаа ч гэсэн ингээд дууны үг тасчихыг хичээгэл байждаг байхгүй юу. Тийм болохоор толгойн ажиллаж идэг гэсэн үг. Тийм байг. Тэр нь бол одоо ингээд энэ ингээ миний амьдрал бол ингээд тэрний амар том хэсгийг мэдээж дуу ажилласан байгаа болохоор тэрнлүүгэл юм татах гал хичээгээд байдаг байхгүй юу. Зөв. Тэгээ одоо энэ гарч байгаа дуу гэдэг юм чинь миний дуунууд чинь миний амьдралын хэв маягаас л гарч байгаа нь ойлгомжтой шүү дээ. Тийм болохоор аль болох тэрийг ойрхон байлгуул. Одоо ер нь цаашдаа хайрын дугаараа замжуулах гэж нүг яах чинь. Гүү за. Үгүй. Одоо ингээд өнөөдөр би ингээд
жүрчний шүс уумаар байгаад уулаа заяа. Аха. Тэгээ би маргааш дахиад уумаар байгаад тэгээ уулаа заяа. Тэгээ би ингээ уусаар хагаад бүтэн сар уул сарын дараа бүр амар амтдаг болно шүү дээ. Тийм болохоор тийм би бол айл болох амар олон жишээгээ ингээд салбайлахыг хичээж байна да. Олон төрлийн юм хийж үзэж тэндээс Тийм. янз бүрийн мэдрэмж цуглуулаад. Тийм. Өдөр болгоны мэдрэмж, өдөр болгон шинэ юм чинь, өдөр болгон шинэ юм их гээл. Гэхдээ янз бүрийн л бас. Гэхдээ хайрын дунууд мэдээж гарна. За ямар мэрэгчлэр сурдیں۔ Хаан сурдیں۔ Би сурж байгаа. Гэхдээ одоо сурж байгаа. Би санхүү эдийн засгийн сургуульд банкны менежмент ингээд 3 дахь курс хийгээд. Тэ. Одоо хавар 3-аа баг л төгснө. Тэ. Ихтэй карантин орж ийн үү? Тэ, онлайнаар орж байгаа. Хэр онлайнаар хичээл хийх юм хэрэг. Хэрэг тий. Ихтэй ходдарцсан дөө. Дахиад сорно. Нэг сурж байгааг ярих чанартай сороод өгсөн дээр гэж бодлоо. Ерөнхийдөө жоохон ингэсэн байна. Одоохондоо дуунда карантины үеэр уран бүтээлдэл гарч байгаа. Карантины үед бас хүмүүсийг юу таахгүй гой зөндөө уран бүтээлүүд гаргаж байгаа нэрээ баярлалаа гэж хэлмээрэн. Чиний үзэгчдийн өмнөөс. За. Тэгээд юу чи банкны менежмент мэргэжлэр сурч байгаа юм бол тэрийг ер нь яг өөрөө сонгосон уу? Яг юу нөлөөлсөн бэ? Гэхдээ хийж байгаа юм чинь бол ямар ч банкны менежментийн хүн бол биш шүү дээ. Тий. Гэтэ одоо ер нь жоохон бизнесийн тал руугаа би мэргэжлээ солиулах баха. Зөв. Тэгэхдээ яг орсон нь болохоор манай гэр бүлийнх намайг хууль руу оруулах гэжсэхгүй юу. Тэгээ би математик гүнзгий байж байгаад тэгээ эдийн засагч чинь би ингээд математик гүнзгий зөндөөс орчоод одоо матлал тэгээд тэгвэл хуульд ор гээд тэгсэн чинь Еши оноо мөсө хуульд хүрдгүү. Тэгээ ингээд хүүхдүүд ингээд гарахыг хүлээчихгүй юу хуулийн ангиас тэгээ би ингээд хүлээх гэжсэн чинь ингээд ямар ч сургуулгүй болох гэдэг. Тэгээ санхүүгийн бүртгэл мөсөс өмнө дуусах гэдэг. Тэгээ санхүү дарцсан. Тий. Тэгээ санхүү дарцсан. Тэгээ нэг тохиолдлоор нөх амир дорлож мөлчлээ. Гэтэ санхүү гой сургууль. 60 жилийн анд төгссөн. 11. Тийм үнэн юм уу те? Дуулах эхлэх ч юм уу хизэнээс эхэл 3 жилийн өмнөөс гэсэн шүү дээ. Яагаад яг дуулах болов? Тэгээд тий. Би зөвхөн нэг репресс илүү гарах гал шаранда Монголчшаал. Юм. Тэр манай ах шүү дээ. Манай нэр нь хэлэхгүй гэхдээ манай ах. Тэгээд одоо амар баярлалтай байдаг. Тэр үедээ амар үдсэн ядах уу. Одоо баг л тэгэл танилцал зүгээр болчих. Илүү гарна гэдэг нь яг юу гэсэн үг чи юм хийж эхлэх байж тэр хүнээс илүү гарна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр тэгэл юм хийгээд гэсэн байхгүй. Тэр хүнээс илүү баймар санагдаад яаж найз хүн чинь болооц юм. Гүү тийм юм болголоо. Зүгээр л би зүгээр тэнэг хүүхдээс байхгүй. Би ингээ хейт комент бичдэг тийм хүүхдээс. Дизлайк майк тардаг. Тэгээд тэгсэн чинь нөгөө хүн болохоор ингээ над анхаарлаа хандуулсан чинь миний шар хөдлөл тэгэл дуугээд эхэлсэн. Гэтэ одоо бол чамд анхаарлаа хандуулсан чинь гэхээр яг яаж одоо ингээл одоо би нэг дуу байсан чинь миний дууны доор нэг муухай комент ороод ирсэн чинь би тэрэнд нь реплай хийсэн чинь нөгөө хүүхний шар хөдлөлсөн л байна. Урлагийн ертөнцид ийм хүн их болдог уу ер нь? Яг урлагийн хурцлалтай мэдгүй байна. Би ч тэгээ урлагийн ертөнцид байдаг л дээ. Одоо юу ертөнцид дээ? Яг энэ ертөнцид дээ. Сонирхцын ертөнцид шүү дээ. Тийм. Урлагийн ертөнцид чинь өөр хөө том. За тэгвэл чи урлагийн ертөнцийг яг юу гэж боддیں۔ Яг нэг одоо чиний 200-ийн тодорхойлолт. Чи юу ивэл тэр урлагийн ертөнцид хөл алгасан болох уу? Одоо хөл тавьсан болох уу? Яг ингээд миний дотроосоо ингээд гаргахыг хүссэн тэр бүх юм урлаг болчих юм бол би яг урлагийн ертөнцид очих байна. Одоо яг миний гаргаж байгаа нэг 100% миний хүссэн юм бас биш байгаа байхгүй юу? Тийм болохоор яг тэр хөгжим, тэр үг, тэр сэтгэл хөдлөл миний харуулгыг бас сонсуулахыг хүссэн бүх юм яг 100% надаас гарах юм бол би яг урлагийн урал ямар ширтэй үгүй. Тэгвэл чи яг өөрийгөө би болцсон хандсан миний хийж байгаа надад таалагдж байгаа би одоо өөрөө өөртөө хангалттай гэж бодсон үедээ урлагийн ертөнцид хөл тавихад асуудалгүй гэж ойлгож болох юм уу?
Зүг үү? Сайн миний толгойн маслаад сонссон гоо. Тэсээ дотрыг өөрөө бачсан байна. Тийм. Сая би доор дуурайд байна да. Дараас чичээдсэн бахна. Тийм. За. Би сая юу жилдэг. За чи ингэж яг өөртөө 100% ханаад. Одоо миний хийж байгаа юмдаа би өөрөө 100% таалагдлаа гэж бодсон цагтаа чиний одоо чи урлагийн ертөнцид хөл юмнаа. Тийм. Энэ чи урлагийн ертөнцийнх бод чи өөрөө урлагийн хүн болноо. Тийм. Яг ингэж одоо би нэг клиптэд дуу хийх хүсэж заяа. За. Тэгээ тэр бүх юм яг миний санснаар бүтэх юм бол тэг яг тэр миний хүссэн урлаг болохгүй. Тийм болохоор би тийм хүссэн урлагаа гаргаж чадчихж байгаа бол би нүр бартам би урлагийн ертөнцийнхаа хэлж чадах байхгүй. Урлагийн ертөнцийн хүн болоход ер нь чамд дахиад хэрэг хугацаа хэрэгтэй. Ер нь харилцаа гарч байна. Миний багцаалж байгаа нэг 5 жил өдөр бол байгаа хаа. 5 жил ямар байсан бэ? Хамгийн ихний цацчихсэн дуу чи ямар дуу байсан юм бэ? Юу байла? Мартсан ш. За тэгвэл одоо хамгийн нөгөө нэг юм юу болгосон viral болгосон уу? Улаанбаатар гонхтой гэдэг дуус. Би чинь 4 жилийн 10 сард цацсан баха. Тэр тийм юутэй зөгөмдөг дуус. Тэ карантин болчихсон. Тэр дуу гарсан чаа. Тэ үлдэр комбинат загссан ш. Сайн нөгөө нэг бид хоёр аялсан байхгүй юу? Тэгээдсэн чинь машин дуу явжсэн чинь нэг амар гоё дуу яваад идэг. Тэгээ би тэр дууг мэддэггүй. Нугасаа Монголд нэг амар сонсдгоо. Ер нь тэгээдсэн чинь би ялгаас асууж байгаа байхгүй. Наа чи ямар дуу юм гэсэн чинь Be My Summer гинэ. Тэнгүүт нь хин дуусах гэсэн чинь 200 гэхээр би гингүүтээ за мэдгүй нөө тоотой нэртэй хүмүүс л нэг юм байна гэж тухайдаа бодсон байхгүй. Тэгээд нэг удаа сонсол өнгөрцөн. Тэгээ явжсэн чинь маргааш нь дахиад тэр дуу явж байгаа байхгүй. Тэгсэн чинь би дахиад хоёр дахь асууж байгаа. Наа чи ямар дуу юм гэд. Тэгээд тэгсэн чинь ер нь тэр ихтэй амар олон сонссон. Тэгээд энд орсон. Нөө эморолтой дуунуудын нэг нь болцсон байгаа. Тэгээд ер нь бол чамааг ингээд вау ямар сонирхолтой бас дуу хийдیں۔ Ямар сонирхолтой өгдیں۔ гэж бодоод чиний дуунуудыг бас ингээд хитэд нилээх сонсч үзсэн. Тэгсэн амар гоё. Яг гэхдээ энэ намайг олон хүнд хүргэсэн дуу л хайрын дуу болчихлоо л та. Гэтэ уусаа хайрын дуугаар л гарч ирэхээс өөр арга байдаг юм байна оо. Уус нь хүн болго өөр өөрсдийн гэсэн түүхтэй байгаа учраас мэдрэмж нь илүү бас ойр тустай байж магадгүй л. Тэ өөр төрлөөр дуу хийнгүүд тэр нь одоо арай баг хүрээд идэх ч юм уу байж магадгүй л. Үстэл хайр зүгээр гоё сэтгэл хэрэглэх юм тий. Харин гэхдээ яг зүгээр л бас нэг үлэг болсон хайрын дуу гэдэг. Тий нэг илэрхийлэмжийн арай ондоо болоод байгаа үз. Ямар олон төрлийн хайр гэдэг. Тэгээ одоо бас арай хувьсаал. Дахиад одоо өөр хин гоё хайрын дуу гарахгүй. Харин тийм шүү дээ. Одоо ер нь хэр олон дуун дээр яг ажилласан байгаа вэ? 100 л хатаа. Вау. Одоо ер нь SoundCloud YouTube дээр бол миний нэг 30 дуу байд юм байлээ. SoundCloud дээр давхцантайгаа нийлээд нэг 60 дуу. Тэгээд өөр бас орсон гэл. Дууны үг мөг бичихтэй хэр хугацаа зарцуулж байна. Янз бүр ш. Би аяа хийж дуусгасан нам нүгэ бичсэн байд ш. Тэгээд хаяа бол миний хамгийн удаан бүтсэн дуу 2 жил болж иж. Ямар дууны? Backpack гэдэг зэрэг нэг явж маагүй. Тэр үгээр дэлхийгээр тэн хэрэн хийсвчлээ. Дутагдж байгаа зүйлийг хэрэгцүүлээ. Шинэ цогнуудыг чинь байсан. Ихтэй яга зөвхөн Тэрхтээ гоё доо. хамгийн дуртай дуугаад илүүл өөрийнхөө хийжсэн. Сүүл цацагдсанаас гэвэл Пикетрина болон Butterfly гэдэг хоёрын хамтраад гаргасан манай Молотов цамганд орсон Сингэнсэн гэдэг дуу байгаа. Тэр дуу маань болохоор сэтгэл үнээр хүрсэн байгаа. шалахгүй нэг огон тартаас дээр шалгай байна 276-аас эрс их шүдэн зурж галцаг дүрсхийг мужид нар гэж утаг ярилган. Монголоос ер нь харж явж байгаа ч юм уу хард нөгөө нэг инспайр авдаг уран бүтээлч гэвэл Гэхдээ ер нь бол
гэр бүлийнхаа артистуудаас л би инспайр авч байгаа л да. Хамгийн ойроо очно. Тэр хүмүүсийг хамгийн сайн мэдж байгаа болохоор тэр хүмүүсээс юу авах, юу хайхаа мэдж байгаа. Тэгээд амар донтчихсан гэвэл оппозит төрт амар донтчихлээсэн баг. Танай гэр бүлийн артистууд гэр чинь одоо жишээлбэл хин байгаа лээ. 168 байна. Butterfly, Katrina, Miriam, Cozy, SIM гэсэн дөрөв. Таад бүгдээрээ өөрөөсөө яг гэр бүл гэж ярьдаг уу? Би л хамгийн их тэгж ярьдаг хаа. Яагаад? Мэдгүй. Тэр бодож байгаа юм байна. Тэгэл анханасаа л гэр бүл гэж ярьсан. Тэ. 290 яагаад 290 гэдэг нэртэй лээ? Тэр Togo гэсэн үг л дээ. 2 нь Two, 9 жижиг G, 0 нь O, тэгээд Togo болж байгаа байхгүй. За. Аха. 2 нь Two заяа. Two, 9 G, Зингүүтээ юу нь болохоор юу гэдэг. 0 нь O болоо Togo. Тэгээд анд. Одоо та нар ч одоо яагаад тэгээд нэр мэрээ яагаад заа нэг масаараа нэг тоогоор өгöd идэм би нэр. Би хамгийн их нь тоосон шүү дээ. Тийм үү? Тэгээд 168 зүйл надад салдартай л байхгүй. Тийм баг 168 чамд даган дүрэсэн. Үгүй шүү дээ. Яг даган дөрөг юм шиг үлээ. Чи бүрийн хэрэн дээр нэг хальт ярьсан байх шүү дээ. Би бүрийн хэрэг дээр сүүрснээс сандгүй. Тийм 168 гэхтэй мундаг л да. Манай ах найз. Мондаг те. Тэгээ би зөндөө суралцдаг. Таад ер нь одоо хэр зэрэг ах дүү мүү гэл нэг тиймэрхүү явах уу? Янз бүр. Найз гэвч хуйсгүй бол жоохон дүү болонгууд чинь нэг жоохон дээх үйт чи ахын дүү мүү гэдэг тийм юм байдаг гэсэн баг тийм. Янз бүр шүү дээ. Гисэнгүү мэсэнгүү. Тийм. Тэгтээ тийм байх хэвээр л доо. Хөндлөл үү? Тийм хөндлөл байх хэвээр. Гэтэ Тэр үед бол бүр амар л гэсэн шиг л одоо л гэхдээ тийм байхгүй. Ер нь заавалчгүй чи энэ дээр үж боддог вэ? Ах ихч гэж дуудсанараа тэр хүний хөндлөж байгаа хэлбэр юм уу? Яг заавал хөндлөлээ гэдэг тэр хүний заавалчгүй ахаа эсвэл хичээг дуудах ёстой юу? Тэн дээр үж боддог вэ? Тухайн хүний ухамсарын асуудал л л та. Гэтэ би бол тэгэл нөгөө хүнийх нь хүслээр л болчих юм дөө. Гэтэ ер нь тэр бол надад нэг чухал биш байхгүй юу? Тэгэхээр тэр хүн юу гэж хүсэж байна? Би тэрүүгээр нь л болчдөг. Одоо тэр хүн найзаа гэж юу вэ? Найзаа тэгэл тэр хүн агаандаа гэж юу вэ? За тэгээ агаа гэл. Яг би энэ болохоор гэж боддог байхгүй зүгээр чи гэж дуудаж исэн ч гэсэндээ тэр хүн надад ч гэсэн ч гэсэндээ миний хойно тэр чи гэдэг үгний цаанаас хөндлөл явж идэг шүү гэж би боддог байхгүй юу? Энэ тэр утгаараа л асуусан шүү. Чиний инстаграмаас чинь нэг зураг хэрхэн бүтсэн бэ гэдэг ганц нэг асуултууд асуучих уу би. За энэ дээр энэ нэг амар цэцэгтэй амар хөөрхөн зураг байна. 18 оны зураг байна. Энэ яаж бүтсэн зураг вэ? Хин зургийг авсан бэ? Санааг нь хэн авсан бэ? Наач ингээд мэдээллийн системийн үндэс гэдэг хичээл орсон байхгүй юу нэг семестр. Вау за. Тэгээ би ер нь мос орчихгүй юу? За. Тэгээд ингээд дүн гарах төхөөд тэгээд би даалтаа их гээд сайн охтуудтай нэг болцсон. Тэгсэн чинь тэд нэр манай багийн ахлагч намайг нэг тийшээ дагуулж яваад би уусаа тэр багийн ажлынхаа нэг юмыг нь хийж чадахгүй зэ тэр хичээлтэй холбоотой. Тэгсэн чинь ингээд бид нар нэг тийм хувцсны брендийг судалгаа хийсэн байхгүй тэн дээр. Тэгээ би зөв тэр хувцсны брендийн мэдээлэл нь алдсан ба. Тэгэл надад өгч. Тийм тэгээд дээр нь яг хуу би нэг багасаа зурцсан байхгүй. Тэгээд тэр зургийн сүлд рүүгээ Photoshop дээр жоохон хөгжөөд тэгээд тэр эдитийнхаа чадвараас жоохон оруулаад Угаасаа өндөр биетэй юм байна. тий. Хэдийн өндөр нь? 92. Оо. Гадуур явж мавхаар яаж энэ фэн охтууд нь Гүг тийм юм бол. Баа энэ стик гэж хэлэхгүй нөө. Тийм бол байхгүй. хараахан байна. Арайч тийм болоогүй. Гэтэ арай тийм болоогүй байгаа. Том тоглолтын моглолтод оролцож ийсэн үү? Playtime дээр 2 жилд болсон XMF дээр түрүү жил Jamlist гэдэг манай найз гарах болоод тэгээ би нэг дуун дээр нь хамтраад тэгээ тэр тайзан дээр гарч хамт гоё дуулсан. Playtime дээр болохоор яг өөрөө 2 жил нэр цог юу юм бэ? Line up-т нь орсон. Тайзан дээр байх мэдрэмж хэрвээ. Хиндээ бол ойлгодгүй л гэсэн. Тэгээ сүүлдээ бол яг амар гоё шүү. Тайзан дээр л байж юмэр. Одоо яг
карантинлэгдсэн чинь бүр их тайзан дээр баймаар байна. Санж гин үү? Харин амар санаж. Ер нь бол нөө хаасайгүй DJ дээр хийдэг хүмүүс ч гэсэндээ бүр ингээ гар орон захнаад ах шиг хэлчихвэр. Яа, хурдхан шиг ингээ чанга чиг сонсох юмсан. Хамгийн макс сэтгэлийн хөөрлөө болохоор тайзан дээр л авдаг байхгүй. Яг өөрийнхөө дуунаас хамгийн их тийм хамгийн макс сэтгэл хөөрлөө тайзан дээрээс л авдаг. Гэр бүлийнхэн нь одоо ингээл сургууль соёл гэхээсээ илүүтэйгээр ингээд урлаг гэж яваад хаар ер нь яаж хүлээж авч юм? Эхэндээ би зүгээр нуугаад иддэг гэсэн байхгүй юу? Аха. Тэгээ гэхлээ би ингээд 3 настайгаас зорж агаад тэгээд мангака гэдэг мэргэжилтэй болсон ч боддог гэсэн байхгүй юу? Тийм зурдын мэлэг шүү дээ. Тий. Манга зордог хүн болно. Манга нь болохоор Японы зураг өгүүлэмж комик гэсэн үг үү? Комик бол ихтэй биш. Тэгж жаад яг 12-оо төгсгийн алдад би нэг цохолгоцсон байхгүй. За би ингээд зургаараа явлаа гэсэн чинь үгүй ээ гэд. Тэгээ тэрнтэй яг давхцуулаад би яг доолж эхэлчихсэн байхгүй юу? Тэгээд тэр үгүй гэдэг хариулт аваад ер нь жоохон ингээд айцтай болчихсон байхгүй. Тэгээ би нуугаа яваадсан. Тэгээд нэг төрөөжлийн 100 хилээд амар удаа ярилцсан сууж муугаа. Тэгсээр гад одоо ер нь ойлголцдог болсон. Тийм. Ер нь бол чадхаараа л миний арын албыг хариуцаад байж сэтгэлтэй манай гэр бүлийнхаа. Nice. Хичээлтэй үедээ одоо хичээл урлаг дээ одоо хийж авах уран бүтээл хоёроо хэрхэн хослуулдаг вэ? Би тэгэл моос ороод яваадсан байхгүй юу? Тэгээ моос ороод дуугаагээл яваадсан. Тэгэл бажаас карантинлэгдчихлээ. Одоо тэгээ ихтэй сайн сарна гэж бодож байгаа. Яг жинхнээс энэ удаа. Амарсан шүү. Тэгээ би ихтэй яг сургууль цорхын ач холбогдлыг яг зүрхэндээ ойлгоцсон. Яаж ойлгосон бэ? Юу нөлөөлсөн? Олон юм нөлөөлсөн л доо. Тэгэл эргэн тойрныхоо насаа л би ер нь тэгэл үлгэр дөрөл авчтсан дөө. Тэгэл ээж мэдсэн. Манай ээж чинь 5 сургууль төгссөн юм байдаг байхгүй. Тэгэл тийм үний хөвгт тэгээ сураад гарсан гэсэн. Гэдэг бас муухай шүү дээ тий. Одоо ингээд чи дөнгөж 20 настай байгаа шүү дээ. Тэгээ сарын өмнө 20 хүрсэн гэсэн шүү дээ. Тэгвэл чи одоо өөрийнхөө 25 насыг ч юм уу за 25 гэж яриа л хэдүүл 20 настууд юм чинь тий. 25 насыгаа ер нь бол яг одоо өөрийнхөө урлагийн карьерийн хувьд дээрээс нь нэг чиний одоо боловсролын карьерийн хувьд хаана байна гэж харж байна. За ямар ч лсэн бакалавртай тэрнээс дээшлсэн үгүй мэдэхгүй. Гэхдээ тийм боловсролын хувьд бол тийм тэгээд айгүй яг тийм жоохон хөвгтийн далцгныг дуусчих хаа. Аха. Тийм арай яг шоу зингэнсээ жоохон өдсөн байхгүй. Жон том хүн болчих байхаа гэсэн. Том хүн гэхин ч сайшаа. 30 хүрэл том болох бас. Би ер нь бол айл алхал хөвгтээр авах дуртай л да. Тийм. Айл алхал нэг эрдэнтэй хүн даруу гэдэг чинь тэрэн шиг яг нэг ухаан сугаагүй дээрээ л талцхнаад авъя даа л гэж боддог байхгүй. Амар тэнэг бодлоо л да. Гэтэ яг бүр сайн ухаад бодвол амар зөв. Тийм. Тэгээд яг урлагийнх гэх юм бол өөрийн гэсэн тийм хөгжмийн компанитай болоод тэгээд тэрүүгээрээ фестивалаа зохионо гэж бодож байна. Яг өөрийнхөө тийм 290-ийн фестивал. 290 бүр гэр бүлийн хэмжээнд биш тий тусцтай гэсэн үг. Тийм манай гэр бүлийнх байсан ч болно. Тийм. Яг Playtime гэдэг шиг. XMF гэдэг шиг. За чам тэгвэл бүр ингээд октоосоо би тийхгүй дээ гэж боддог бодол гэдэггүй. Ямар нэгэн муу зуршил дээр ч юм уу эсвэл бол яг нэг баримталдаг юм. Би болохоор яг нэг юм замаа бол ер нь гаргацсан. Гэхдээ би ер нь тэгж өөрийгөө хорих амар дургу байхгүй юу? Ер нь бол бүх юмыг үтсчихэл гэж боддیں۔ Гэхдээ замаасаа л яагаад чадахгүй. Гэхдээ ингээд өөрийгөө хориодохаар улам тэгээд бүр нэхэд идэм санагддаг байхгүй юу? Ингээд хүн ингээ ямар нэг юмд өөрөө л хязгаар тавьчихдаг байхгүй юу? Тэгэл тэр нөө хязгаарлалгүй хязгаар чинь бүр тийм хоол юм чинь ингээ тийшээ ингээ хурж чадахгүй зүгээр хязгаар гэдэг юмаа тавиагүй бол зүгээр л сөхөх гэл явчихна. Тэгэж боддог.
нэг өөр ингэсэн жанжин шоумтай тэрийг л ярьж явдаг юм шүү дээ. Яг одоо өөрийгөө ямар нэг юмтай зүйрлүүл чи яг юу шиг явж байгаа вэ? Би одоо уралдааны машин тий би дөнгөж тоглоомд орж ирж байна. Хойзоуи. Тий. Тэрнээс өмнө болохоор наран цэцэгсэн, урагч исэн. Наранд гэрэлсэнд хүмүүсийн хайр инрэлт урагж агаад одоо яг тоглоомд орж ирж байна. Чи яагаад өөрийгөө наран цэцэг гэж боддгийгээс би бас мэдгүй яагаад чи би наран цэцэгтэй амар адилхан юм шиг санагддаг байхгүй. Тэг миний Instagram ч нөө нутцж байна бүх юмний нэр нэг доороо ингээд наран цэцэгний бас эможи давхар хамт явж идэг. Миний нэрний хойно. Тэгээд харин түрүүн чиний Instagram-ыг үзэж чад бас наран цэцэгтэй ингээд бүр пост хийсэн байсан шүү дээ. Тэр чи хараа би бүр вау гэж бодсон байхгүй юу? Яагаад вэ? Би ихтэй тэрийг санддаг шүү дээ. Би яагаад ч юм шаранган дуртай, яагаад ч юм наран цэцэг дуртай, наран дуртай. Тэгэл дэлбэлэл гэрэлтэй л чих дуртай да. Дэшээ олон дэшээ ургаал чих дуртай. Ер нь тэгвэл түрүүнд болохоор чи яг хаана явж ингэж асуусан шүү дээ. Тэг ялгуун тэгвэл би чамаас чи тэгвэл өөрийгөө 3 үгээр одоо чамааг илэрхийлэх 3 үг гэж асуумаар юм л да. Яг нэг keywords. За би нэг дотроо бодож идэг цаашаа үргэлжлэчихв. За тэг. За. Хэлэхгүй мүү гадагшаа. Би бодож байгаа хэлье гэж юу эсвэл яриан дандаа би бодчихлээ. За. Зэвүүн байх нэ. Яриан дандаа бодоо. Чи найз хүнтэй юм? Бага. Найз баярч. Хин эмхтэй тэгээд. Манай найз хөөрхөн тэг ухаантай. Тэг намайг ойлгохыг амар хичээдэг. Тийм охин байдаг. Чиний хайр гэж юу яа? Амар хүн гэж нөөс. Тэрийг гэхдээ яг өөр ойлгохгүй л явчихна да. Тэг харилцаанаасаа тийм. Тэгэл нийгэмд байгаа юм чинь уусаа энэ ойлгох юмнуудын нэг. Гэхдээ одоохондоо яг тэрэн дээр би тодорхойлт бодож чадаагүй л ямар ч нэг тим юм байдаг юм байлээ. Тэгэл хаяа энэ хайр юм байна да гэж боддог. Гэхдээ одоо яг юун дээр тэгж бодчихнаа санахгүй л. Найз охиндоо зориулж дуу хийжсэн үү? Одоогийн үеих чаа найз охин. Гараагүй байгаа. Хийцэн байгаа мэн тий. Баг дээр дуусаагүй. Тэр нь бол оролдож эхэлсэн. Хэр удаж байна хоёр? Жохо ярихтэй. Ямар ч сан Хизээ ихсэн тодорхойгүй. On and off яваадсан юм уу тийм. Танилцаад бол жил болоог байгаа. Тэгэл дип тап гэл. Альбиас яг миний найз охин болооч гэж хэлжсэн юм уу? Би их тэгж хэлжсэн даа зөвшөөрсөөр л давж байгаагүй. Үгүй саяны энэ найз охиноос. Тийм би ингээд амьдралдаа нэг л удаа тэгж хэлжсэн аахгүй юу? Тэрэндээ зөвшөөрөөгүй. Тийм тэрнээс хойш би хэлж байгаагүй. Тэгээ одооныхаа найз охиндоо хэлээгүй гэсэн. Тэгээд за би хэлээгүй болвол та хоёрыг найз охин залуу хос гэж одоо яг юу батлах юм? Харин битэр тэгэл ингээд хоёр хүн байжлаа танилцлаа тэг ингээ ойртод нэг л мэдсэн чинь ингээд битэр нэг өдөр ярьчихсан чинь чивтээр ингээд найз охин залуу юм уу гэсэн тийм л юм шиг байна гэж заац тийм юм байна гэл тийм л эс нэг мэтгэл амар ойртсон байсан нэг мэтгэл бүх юм болсон байсан гэж нээс тий гэтээ нэг их юм болоогүй л байна л да битэр энэ би ч болоогүй гэтээ За тэгвэл ер нь чинийг юу гэж боддог вэ? Жишээлх юм бол эмэгтэй хүмүүс одоо миний эргэн тойронд байгаа эмэгтэй хүмүүсээр би одоо жишээ аваад юм л та. Яг хөө ингээд харилцаа ингээд эхлээл явдаг л та. Тэнгүүтээ ингээд нэг амар дотноолоод эхэлсэн мөчөд яг найз залууч биш, охинч биш ингээд нэг хосууд биш нэг харилцаат яваад идэх штэ. Тэгсээс нэг хөтлч мөтлөөл явж маавал гэдэг. Тэгэд яг тэр мөчөд ингэж явж агаад их эмэгтэй хүмүүс гэж боддог юм лээ. Зүгээр эрэгтэй хүн ингээд аль бие усаар чинь найз хүн болооч хэлдэг ч юм уу те.
тэгээд тэр их тэгж хийснээс асууснаас хойш ч юм уу албан ёсоор хосоод болно гэдэг ч юм уу. Тиймэрхүү дөө хөвчлэн тийм майндсет яваад тийм л эмхтэй хүмүүс. Жинтлэр гэж боддог. Гэхдээ хин хийснээ санахгүй сүлд ингээд гуух бас үерхцэн шал модноос гарцсан 2010-ад оны юм гэлцэх байхгүй. Би хин хийснээ санахгүй байна. Тэгээ тэрнээс хойш нэрэж тийм юм уу гэдэг. Тэг хүн болгон тийг хэлээ яваад байгаа ш. Тэг би гол нь тэрэнд амар үний юм байна гэд бас санал хэлсэн байхгүй. Модноос гарцсан. Тийм амар модноос гарч. Ихтэй хүмүүс зүгээр л өөртөө зохиосон юм шүү тийм юм гэж байна. Тийм. Гэтэ яг тэр нь надад таалагдаад тэгээ санал хэлсэн. Тэр яг одоо юм яваад байгаа байхгүй юу? Би бол тэгж л бодож байна. Ямар ч сан. Чиптээр болохоор жоохон саармаг байхгүй юу? Арай болоогүй ч хүмүүсгүй л гэх гахдаг дээр явж байгаа. Тийм болоо. Гэхдээ тийм амар олон үер гэж юм ирэхээгүй л дээ. Тийм болохоор бас тийм харилцаа мэдхгүй ч магадгүй. Зөв. Аа. Бас юм уу? Зөв. Тийм. Би нэрээ 3 гэж хэлчихье. За ороод ирсэн за. Тийм. Ямар ч цэцэг заяа. Тэгээд толгой, тэгээд гал. Яагаад энэ 3 гэж? Сая яг тийм л юм бодогдлоо. Цэцэг, гал, толгой. Тэгээд хүмүүс ер нь хүмүүсээр өөрсдөр нь бодлоо дуртай юм аа. Тэгэхгүй би ингэж бодоод тэгэж бодоод би ийм хэлэх гээд байна гэхт орго байхгүй. Зүгээр ингэж би нэг тийм сэдв өгчүүдийг хүмүүс ойлгохороо л ойлгоно зү. Тэр нь ер нь айгуу гожлолтой хинхиндээ. Зүгээр нөгөө нэг эрэгтэй хүүхд болгонд амар тулгартай юм шиг санагдав. Октодод бол харьцангуйгаа гэдэгтэй нэг тийм зодон зохион хийдэг штэ эрэгтэй хүүхдүүд чинь. Тэгээл атмаа идэргээл телскол нэг нь дээрлэгдэг ч юм уу. Чам тиймэрхүү юм гарт тулгарч ийсэн үү тэрийг хэрхэн давж гарч ив. Надад их амар тийм хүн дээр яг тийм ер нь бол тийм мэдээж болж ирсэн. Гэтэ хүн дээр нэг тусч байгаагүй. Тэгэл би ер нь яагаад тийм болоодох. Би ер нь юмыг нэг хүн дээр хүлээж авдаг байхгүй юу. Юучилсан тэгэл гэл өнгөрчдөг. Тэгээд уг нь ахтай хэлмээр л гэдэгсэлээ. Гэхдээ даанч би айлын ганц тэгээд гадаа байран дээр тоглолттой байхад ерөөсөө үеийнхаа хүүхдүүдтэй л тоглолттой байсан. Тэгээд хизээч ахтай байгаа юм л дээ. Тийм болохоор хэлээгсэн ч ах байхгүй. Өөрийгөө Тийм. Тэгэл за ийм болчлоо доо. Тэгэл тоглож байгаа л нэг тийм болчих юм бол за маргааш нь тоглохгүй юм байна л та гэж явдаг. Тэгээд одоо нөгөө буруу зам руугаа ингээл хазаач юм эсвэл зодтолтыг хийж яхад нөгөө нэг ийцүүг нь олдог нэг хэсэг бүлэг хүмүүс байдаг. Эсвэл өөдөөс нь эсрэгээр нь асдаг ч юм уу тиймэр хүмүүс байдаг. Тэр болохоор хувь хүний ухамсараас бас болдог л та жоохон байхаас эхлүүлэл юм тэгдэг. Чиний хувьд ер нь яадаг хүүхэд байв? Янз бүр би бол тэгээд зогтон тэгээд гуйх зүйн эсвэл бүр ихтэй нэг удаал болсон баха би дээрлэгчжээс л та. Нээлбэлжсэн хүүхдэд үзэж байгаа. Гэтэ би бол тийм муу биш би дандаа дээрлүүлдэг насаа. Тэгээд тойлдож майлдаад тэгээд нөгөө талаас муухай болтлон зодчихсан ч үгүй байгаа л да. Тэгээд ер нь бол эрэгтэй хүүхэд Монголд эрэгтэй хүүхэд төрсэн бол бүх үеийн л ч ер нь тулд юм дөө. Гэхдээ тэр бол нэг дээр үед бол бүр амар байсан гэсэн. Одоо бол гайгүй. Одоо ч гайгүй хүмүүс одоо нэг тийм сүртэй юм болдоггүй. Чамаас мэдрэгдэж байгаа мэдрэмж амар юм зөөлөн мэдрэмж төрөөд байгаа байхгүй юу? Тэгээд тэр хандлага ч юм уу хаанаас би олгосон бэ гэж боддоггүй. Танаа гэр бүлийн уур амьсгал угаасан юм байдаг юм уу гэх юм болов уу? Мөжил харин. Бэстэй гэдэг хэвгүй юу? Тэгээд ер нь бол ингээд дээс тэг өдөр ажиллаа. Би сургуульд ирээд намайг эхлээд би сургуульд байхдаа ер нь би нэг гарт үсэхгүй. Сургуульд өмнө амар гадаа тоглолтог гэсэн. Тэгээ сургуульд байхдаа болохоор хичээлээ. Тэгээ зураг зурна. Тэгээд ном уншина. Гэртээ байгаа болохоор ээж байхгүй. Тэгээ ганцаараа л байгаа. Тийм болохоор жоохон багасаа зүгээр бодоод эхэлсэн байхгүй.
их тэнийх гүнзгий биш л те зүгээр 9 жорын юм ингээл гайхаал энэ юу юм тэр юу юм гэж бодсоор байгаа л эрт танин мэдсээр байгаа л тэгэл их юм зүгээр бодсоор байгаа л юм болцсон болоо. Ер нь их сониуч юм шиг байгаа нэ ингээд. Тийм, сониуч одоо сониуч. Юм ихлүүлэх амар дуртай. Одоо дуусгаж сурч байгаа. Ихлүүлж чадна тэгснэ дуусгаж сурна гэдэг бол амар чухал юм шиг санагдав. Ихлүүлэхийг бол хинч чадна шүү дээ. Зүгээр дураа өрөх юм бол ихлүүлнэ. Тэгээ дуусгаж чаддаг байна гэдэг нь л зүгээр амар чухал юм шүү. Тэгээд энийг бас сурахын төлөө баярлалаа. Бид чамаг амар ээжтэй хандаж үг хэлээсэй гэж мэдгүй цаанаасаа бодчихлаа. Нөгөө энэ цаашаа нэг далиндуулаад гэдэг шиг. Тийм. Сүүлийн 7 хоног нэг удаа ярилцсаж чадсангүй тэгээд хайртай шүү. Бодохгүй удаа ярилцсацгаа. Тэ. Ер нь бол одоо нэвтрүүлгийн маань нэвтрүүлэг шүү дээ тий. Нэвтрүүлгийн маань өндөрлөг хугацаа нэлээд төгссөн байна. Тэгээд миний зүгээс үлийн асуулт шүү. За ер нь чи эрэгтэй хүн яг ямар байгаасаа гэж боддог вэ? Эрэгтэй хүн ер нь ямар байхсэй чиний бодлоор шүү. Бүр бусад өөр хин нэгний бодол ерөөсөө хамаагүй. Эсвэл магадгүй чи өөрөө байхыг хүсдэг эрэгтэй хүн ч юм уу? Эрэгтэй хүн гэхээс би сайн мэдгүй. Гэхдээ ер нь бол би ямар ч зэн би бол ингээд айгу бие даасан хамгийн ихэнд би амар бие даасан заах дуртай. Аль болох ямар нэг зүйлийг өөрөө шийдчихийг эсвэл ингээд зөвлөлтөд шийдхийг. Тэгээд хоёрт болохоор би одоо өгч сурж байгаа. Зүгээр ингээд хариу нэхгүйгээр өгч сурж байгаа. Би ер нь тэгж чаддаг ус аахгүй юу? Би ер нь хүнд айгу өгдөг өсөн. Гэтэ дандаа би хариу нэхч өгдөг ус аахгүй юу? Одоо зүгээр хариу нэхгүйгээр өгч сурж байгаа. Энийг одоо би хоёрт гэж бодож байна. Гуравт болохоор аль болох бодохгүй байхыг одоо хүсэж байгаа биш ээ. Ирмэлцэж байгаа тийм. Тэр нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр ямар нэг юм тохиолдоход гэх юм уу. Тэрэн дээр би сая хэлснээр сэтгэлгүй үлдэх тал дээр. Зүгээр дэдий ямиг наан цаантай хүлээж авах, хөнгөн хүлээж авах, хөнгөн хүлээж аваад одоо юу гэдэг нь уусахыг нь уусгаад ч юм уу те. Окей. Тиймэрхүү горой. Гэтэ би яг сайн төлөвшөж чадсан хүүхэд бол бас биш байхгүй. Тийм болохоор зандаа явж байгаа. Одоогийн байдлаар бол ингэж хэлэх байна. Төлөвшөж яваа гэж төлөвлөж байгаа юм байна. Тэр нь бас бүтээрэл тэмдэг битээр ч гэсэн би хүн болгоно төлөвлөж байгаа. Ер нь хүнтэй бараг насан туршдаа л төлөвшд юм шүү. Хүүхдлээ. Тийм тий. Төлөвшин. Тэснэ сурсаар байгаа хүүхдэг гэдэг шиг үү? Тий. Сурж дуусахгүй тэгэл. Төлөвшөж дуусдаг хаа гэсэн. За мэдгүй за уянгаа сүүлийн асуулт гэсэн юм чинь миний сүүлийн асуулт үл чи эмэгтэй хүнийг эсэргээрээ ямар байгаасаа гэж боддог вэ? Би болохоор заяа тэрэн дээр дүгнэлт хэлэхэд саяны хэлсэнчлэн яг тийм хангалттай хэмжээнд төлөвшөж байгаа байна. Гэхдээ надад таалагддаг эмэгтэй хүн гэвэл мэдээж манай ээж шиг. Тэгээ манай ээж ямар хүн бэ гэхлээр тогтун, тийм даруу. Тийм маш их тооцоотой тунгааж боддог. Тэгээ сайхан сэтгэлтэй өглөгч тийм маш их хайр насгарсан хүн байдаг шүү манай ээж. Тийм эмэгтэй өнөд таалагддаг. Хин 22 сая ингэсэн шүү дээ. 3 наснаас ахуулаад зурсан гэдгийгсэн шүү дээ. Тэр ер нь одоо чинь чи 22 гэж нь 17 жилийн туршид юу нь бол өдөр болгон биш юм аа гэхэд тодорхой хэмжээр 17 жил зурсан байна шүү дээ. Тэр нь ямар хөө чиглэлээр зурдаг вэ? Эхний асуулт шүү. Тийм би сая хэлсэн тийм манга чиглэлээр нь зурдаг. Тэр нь ер нь хар цагаанаар тийм
панелууд тугаагдаад тэрэн дээрээс дараалалтай зохиолттой явдаг. Үйл явдалтай. Тиймэрхүү зураг зурж байгаа. Гэхдээ дуулж гиснээс хойш ер нь завсарлцсан байгаа. Гэхдээ хаяа нэг зурхаараа би тийм коллажл зурж байгаа дөө. Тийм олон юмны эвлүүлэг нэг цаасан дээр юм зураад, өөр цаасан дээр зураад тэрийг уурж аваад нөгөөтгөн дээр наагаад тийм юм болж байгаа. Одоо ингээд яг хуу ер нь бол нэг хүн гэдэг чинь өөрөө тэр чигээр том ертөнц шүү дээ. Би бол хүн болох нэг өөр ертөнц гэж боддог байхгүй. Тэгэхээр чиний ертөнц болохоор бас ингээд амар тийм сонин ертөнц байгаа байхгүй тий. Ингээ яг одоо ингээд өөрийнхөө ертөнцийг болохоор за нэгдүгürt болохоор бидний хамгийн сайн мэдж байгаагаар чи дуугаараа илэрхийлж байгаа тий. Тэгвэл дахиад өөрийнхөө ертөнцийг бас дахиад зургаараа илэрхийлдэг байхаа нэ. Тэгвэл хүний ертөнц чинь хязгааргүй шүү дээ. Чи энэ ертөнцөө яг яаж нэг одоо цаасан тэр нэг хавтгай дээр буулгаж дүрсэлдэг вэ ер нь? Тэрийг болохоор одоо сая тэр тухайны ертөнц чинь хязгааргүй гэлээ шүү дээ тий. Тэгэнгүүт тэр хязгааргүй ертөнцөө би ингээд цаг хугацаагаар хэрчмэлдэг баг л та. Тэгээд тэр хэрчмлээд тэр хоорондох тохиолдлыг л цаасан дээр эсвэл аян дээр хоолоогоороо буулгадаг хаа. Тийм. Ер нь одоо дотор бодогдож байгаа тухайн үеийнхаа тэр мэдрэмж ертөнцийг буулгахад зурган дээр буулгах, дуун дээр буулгах хоёр ер нь юугаараа адилхан бас юугаараа өөр вэ? Тэр бүтэх явцын арга барил юм уу да. Би болохоор ингээд дуугаа бичихтэй ингээд нэг сэдв барьж авчаад тэрийг өгдөг байхгүй юу? Аль болох ингээд олон юм түүгээ тэрийг нийлүүлдэг. Зурган дээр цэрэмдэгдэг байхгүй юу? Одоо би энэний навчийг тэгснэ энэ гэрлэний үзүүрийг тэгснэ тэндээс нэг бичгийн ч юм уу авч тэгж явдаг байхгүй юу? Тэгэхгүй ингээд эсвэл энэ цэцэг гэж харсан цэцэгнээс ингээд талбайлдаг олон ямыг нийлүүлж нэг юм болгох туфттай. Тэр арга барил дээр ижлэхэн өөр гэвэл тэгэл нэг нь хардаг, нэг нь сонсдог. Нэг нь нүдний таашаал, нэг нь чихний таашаал. Миний 20 нас бол миний хоёроор эхэлдэг наснууд бол ер нь хамгийн их суралцах хэвээр нас гэж бодож байна. Тийм болохоор би хаанаас суралцах вэ гэхлээр ингээд дотгошоогоо ороод ивэл тэр нийгэмд байснаас илүү бага суралцах ба. Тийм болохоор би нийгэмтэйг илүү ойрож аль болох нийгэмдээ сайн тасан зохицож байж л суралцах ба. Цаг үеэс хоцрохгүй явж ийж. Тийм юу ярьж байгаа юм бэ? Хаяа маасалчаад гэдэг юм. Зүг. Харин явж хөвж шít би. Яг ярилцаа сунгот угаасаа Хөөе тийм доктортой хүн гэж байдаг шүү дээ. Ярилцаа суухад ингээд тухтай ингээд захиад ингээд зөндөө юмуд ингээд гараал ундрашгүй юм уу да тийм санагдлаа. Гэтэ зүгээр нэг гурвалангийнх нь ярилцах vibe нэлээд байгаа байхгүй юу? Хүн болгон л дотор уус хязгааргүй байгаа. Тэрнээс зүгээр одоо ингээд тэрийг гаргаад ирэхэд ингээд нийлж байна л гэсэн үг л дээ. Тэгээ үгийн сан маань гоё нийлж байна л гэсэн. Үзэх бодол үгийн сан. Би чаас нэг хүсэлтэй наа. За яг одоо чи нөгөө нэг дуу болон зурагч нь ингээд яг өөрөөр илэрхийлэгдэж байгаа гэсэн шүү дээ тий. Гэтэ чи яг тэр нэг мэдрэмжийгээ одоо мадуын сууж байгаа ингээд бид гурийн мэдрэмжийг ч юм уу тий зүгээр яг ингээд одоо адилхан мэдрэмжийг нэгийн зурган дээр нөгөөтийн дуун дээр ингээд дүрслэж болох гэж юм үзээрэй гэж би чанс хүсэж байна. Тэгээ заавал одоо байгаа мэдрэмж хэлтэй зөв ямар ч хамаагүй тэр мэдрэмж байгаа. Зүгээр ингээд яг би зөв надад сонирхолтой санагдаж байгаа юм юу л л да. Яг дуугаар илэрхийлэгдэж байгаа тэр мэдрэмж, зургаар илэрхийлэгдэж байгаа тэр мэдрэмж хоёр одоо юу гэдэг анханасаа бүтээсэн хүний адилхан мэдрэмжээр хийсэн ч гэсэн яг хүрэхдээ үнэхээр адилхан хүрч гинөө үгүй юу гэдгийг мэдмээр байгаа байхгүй юу. Тэр амар сонирхолтой санагдчихлаа надад лав. Тэгээ зүгээр хэрвээ чи боломж гарах юм бол тэгж хийж үзье. Тэр ер нь яг би бүгдийн яг гар биеийг үүсээр ингээд өөрөө ингээд толгойлоод хийсэн тийм юм байна. Одоо би шинэ нөө хэлсэн 2 жил хийсэн гэдэг нэг дуу байсан шүү дээ. За тийм. Тэр backpack гэдэг дуу. Тэрний аянаас бусдын нь бол би яг аян дээр яг миний бичсэн үг минийх, найруулсан найруулга минийх. Тэгээд дуусан бас би тэгээ бас нэг манай сайн найз хоёрт ингээд найз битээр хамтуулаад тэгээд тэрний одоо бичлэг гэх юм уу? Visualizer тэрийг болохоор хандгаа гэд комик зорт залуу байсан байгаа. Тэрийг болохоор яг тэрэн дээр юу үзэгдгийг би өөрөө найруулсан байгаа. Тий. Тэр бол яг бүтэн миний санаа. Гэтэ би өөрөө зураг болохоос яг миний харуулахыг хүссэн юм тэрээс. Тий, 200-ын backpack гэдэг дуу.
За. Одоо ингээд бидний үеийн залуучууд дээж яг одоо ингээд 20-од насны хүмүүстэй магадгүй өөрийнхөө өөрөөсөө доош хүмүүстэй эсвэл өөрөөсөө дээш биш хамаагүй ер нь бус хүмүүсүүдтэй ер нь юуг одоо уриалмаар байна хэлмээр байгаа юм байна уу? Тэгээ энэ бол гэхдээ би зөв бурууг сайн мэдэхгүй байна. Ямар ч юм бити хязгаар тавил гэж хэлмээр байна. Яг ингээд анх хүмүүс зүгээр бодож эхлээл хязгаар тавьчих байхгүй өөрсдөө. Тэрнээс хүмүүс л хязгааргүй бид нэр юу ч чадна, ямар ч асуудал байхгүй. Бүх юм болно бүтэн. Нэг хайр, нэг урлаг, нэг дэлхий, нэг гэр бүл. Баяр үгүй. За. Ингээд Нүрэлгүй ойлаа. Баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. Хүлээж авч хүрэлцэн ирж өөрийнхөө ертөнцийг нууцлаг ертөнцөө бидэртэй хуваалцсан 200 ирдэ баярлалаа. Тэгэхээр намайг үрж авчихсан баярлалаа. Баяртай. За баярлалаа. Дараа. Би болцохгүй лөө.